арга ирэх юм гişүүдээ. Монгол Улсын их хурлын гишүүн Мандахай нарын 10 гишүүнээс 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн анхны хэлцүүлгийг Улсын их хурлын чуулганы 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж эцсийн хэлцүүлэгт бэлтгүүлэхээр байгаль орчин хүнсэд аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Байгаль орчин хүнсэд аж ахуйн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа дээр хуулийн төслийн эцсийн хэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулахаар бэлтгэлээ. Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган хуулийн төслийг эцсийн хэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг та бүхэнд хүргүүлсэн болно. Байнгын хорооны эрхэм гишүүдээ хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг эцсийн хэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хэлтсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсэн анхаарал тавьсанд баярлалаа.